За амралтын өглөө дээр сайн гоё шүү. Саялгал дээр цагаан цай чанаад, шинхэн өрөм мэдээд, цагаан борцтой цай уугаад өглөө гоё эхлүүлж байна да. Сайтын одоо нийл нэвтрүүлгийн ол бодлого бол энэ малчид ард түмнийхээ дуу хоолойг сонсох, энэ мал аж ахуй салбар, малчдын ахуй амьдралтай холбоотой үйлчлэн өв соёл тийм ээ. Энэ талаар бас ер нь гол нийт нэвтрүүлгийн одоо бодлого бол бас ингэж чиглэгдэж явна гэдгийг одоо бас элхэн зүйтэй байх. За мал хөдөө аж ахуйн салбартай холбоотой ер нь бас энэ талын бодлого чиглэл өөрөө энэ салбарт бас нэлээд ойр ажил амьдралтай явдаг хүний хувьд бас энийг бас нэлээд ингэж одоо ярьж их болно. Тэгээд өнгөрсөн жил нодлон үржнэн бас хаасаагүй нэлээ чангахан өвөл тохиосон. Тэгээд аргуус нэг дэлхийд дэлгэнэж алио байгаль юм бас нэг юм ээлжтэй тийм ээ. Мал төллөөд сайхан одоо байштай өдөөч сайхан ногоо гарч байна. Малчтай ахуй амьдрал нэг сайхан санаал нэг сайхан амгалан тайван ийм сайхан налган сайхан одоо өдрөө дүргэлжилж байна да. Энэ жил одоо өнтэй сайхан өвлийг давж сайхан өрн хавртай золгож одоо удахгүй одоо 100-ны ихэнх сар гарна. Дэлгэр сайхан одоо 100 болох байх л гэж одоо бодож байна да. Өнгөрсөн жилийн зуудыг нэлээд хүндхэн давсан. Одоо үлдсэн хэдэн одоо үнэнүүд маань сайхан ихнээсээ төлөж эхэлсэн байна. Хөөрхөн дуулууд гарсан байна. За өнгөрсөн жил одоо шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бас сайхан гашаа сарвчтай болсон. За 3 сарын 20-нд тэнгэр муугаар шуурхад одоо бүх малаа ингээд гашчихсан. Малын араас явна гэх одоо ирээл хайгуул юм байхгүй. Малтын одоо бас сайхан орчин бүрдүүлж байна. Гоё ногоо гарч байна. Хөдөөж үнэхээр сайхан байна да.